Замбицхан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би анаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн био анаахын хүрээлэнгийн судалгаа боловсруулалтын төвийн эрхлэгч Хонгор Зул байна. Ингээд энэ өнгөрөх 25 онд манай био анаахын хүрээлэн маань анаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн хүрээнд анх удаа Satrepс олон улсын төслийг амжилттай шалгарч авсан байгаа. За ерөнхийдөө Satrepс төсөл гэдэг нь болохоор Satreps гэдэг нь өөрөөр Science, Technology, Research, Partnership for Sustainable Development буюу ерөнхийдөө доктортой хөгжлийн төлөөх хамтын үйл ажиллагаа, судалгаа, шинжилгээг бол дэмждэг ийм төсөл бол байгаа. Яг Японы талаасаа болон Satrepс дээр JICA болон JST буюу үндсэн хоёр Японы засгийн газрын том агентлагууд бол оролцдог. Тэгээ энэхүү төсөл маань болохоор Японы талаасаа хамтрагч байгууллага тэгээд Монгол талаас мэдээж мөн хамтрагч байгуул маань ингээ хоёр талтай хоёр улстай хоёр төслөө зэрэг сабмит хийгээд хоёр талаасаа Японы улсаасаа болон Монгол улсаасаа хоёулаа тэнцэж гарсны дараа энэхүү төслөөр бол сонгон шалралдаад явдаг. Тэгээ мэдээж шийдвэрлэх гэж байгаа асуудал нь цор ганц Монгол улс эсвэл Япони улсад хэрэгжээд тухайн улсуудын шинжилгээ ухаанд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхээс гадна уг асуудал нь өөрөө дэлхийн шинжилгээ ухаанд ямар шинэ олд амжилтыг авчрах боломжтой вэ гэдгийг мөн харснараа тухайн судалгаанд санхүүжилт өгөх шалгарах үндсэн гол шалгуур болдог. Тэгээ ерөнхийдөө сүүлийн 2 жилийн туршид судалгаа боловсруулалтын төвөөс бол яг үндсэн 2 төслийг бол өгсөн. Тэгээ яг 2 дахь жилдээ өгсөн 2 төслийнхаа нэгийг ингээд бид үлгийдэн аваад шалгараад явж байгаадаа бол бид үнэхээр баг хамт олонны хувьд үнэхээр баяртай байна.